За сайн байцгаана уу. Манай Vivid podcast-ийн 3 дугаар дугаарт Сүхэ буюу Санктити маань ирсэн байна. За ямар ч гэсэн Сүхэгийн тэгээд заванд нь тааруулах гад ямар ч гэсэн шууд бэлтгэлтэй газар ирсэнгүй шууд гэртээ дуудаад хүрээд ирлээ. За ямар ч оролцох гад ирсэнд бол баярлалаа. Ерөөсөө нэвтрүүлэгт ордог шүү дээ, тий. Тийм. Тэгээ ер нь бол одоо шууд ярилцаал эхэлчихье гэж бодож байна л да. Одоо сүүлийн үеийн сонио ачин юу болж байна? Ер нь Монголд хизээ ирээд бэлтгэлтэй байна уу? Яаж байна? Аа сүүлд ер нь нэлээд тэмцээнтэй квалиф руу зөндөө байгаа. Аа. Тэгээ сая ороод заримд нь ер нь их орд яг нэг шалгарч чадаагүй. Тэгээд Дандаа нэг 2 2-оор л яваад тий. тий. Сая нэг тэгээд нэг 4 сарын ихээр ирчээд байж байгаа. Тэгээ гэртээ байж байгаа нэг жижиг тэмцээнд ороод нэг төрүүлсэн. Нэг CCTV CCT гэсэн. Тий. тий. Тэгээд ер нь гэр зураа ингээл байж та. Одоо ойрын хугацаанд бол тэмцээнгүй юм уу? Тэгээ ойрын хугацаанд одоо хамгийн наадал нь Риад тэгэл тий явах шүү дээ. Өөр тэмцээн одоохондоо байхгүй л тоглогдоогүй л. Сая тэгэхээр чи хэр хугацаанд гадагшаа бүтэлсэн чи ер нь сая хизээ яваад хизээ ирэв? 10 хоног хэрчэн нэг 3 сарын 26-наас 4 сарын 6 Ганцхан 5 авцаа. ирж чол байгаад байгаа юм уу те ер нь. Тэгээ ер нь бол тийм. Тийм. За сүүлч хоёлаа баг юу вэ? Жил хитэн сарын өмнө бол жил өнгөрцөн юм ба шүү дээ. Ямар урд өнгөрцөн юм бэ? Арь тийм ээ. За ер нь ингээд зүгээр эхнээс нь эхлэе л да. За ингээд Dota-г чи ингээд ер нь дархан сэлэнгээд ингээд тоглож байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь дархан сэлэнгийнхэн чинь бас ингээд PC тоглоом, компьютер тоглоомоос ер нь сайн хүмүүс байдаг шүү дээ. Тийм Чи ер нь яг яаж анх Dota руу орсон юм? Ер нь яг Dota руу яг анх яаж орсон юм? Тэрийг бол жоохон би бол өөрөө сандгүй. Ямар ч сан. Гэтэ PC-ийн тоглож ирсэн нь санаж байгаа. Дотог бол би яг нэг 19 10 настайгаас яг тоглож ирсэн нь санаж байгаа. Тэгснээс өмнө хүмүүсийн нэг ах нарын ярьж байгаагаар бол намайг ер нь багтаа нэлээд Dota тоглолдог байсан. Ер нь хүмүүсийг аим хождог лсэн гэдэг. Тэр үнэн ч юм уугүй ч юм сайн мэдэхгүй. Гэтэ 100 яриагаар бол тийм байдیں۔ 7 8 насных юм санахгүй юм. Үгүй бараг 6 7 тэр хавцаа. Харин тэр чинь нэлээд жоохон байсан. Тийм жоохноос юу. Тэгээд юу 10 жилийнхантайгаа тоглолдог байж байгаад ингээд гайгүй байсан юм уу? Ганцаараа ер нь тоглоод идэв гэсэн юм уу паб? Эхлээд нэг сэлэнгийн нэг хоёр найзтай тоглолдог байсан юм. Тэгснээ дарханд үгүй эхлээд дарханд очоод нөө сургууль солигдоод тэгээд яг Dota 1 байнга тоглолдог байж Dota 2-т ороод тэгээд манай сэлэнгийн хоёр найз угсаа тоглолдог байсан. Тэгээд би нэмэгдэж ороод тоглоод тэр үед чи нэг 4К байсан хаа. Тухайд бол нэг мууд орохгүй гэтээ сайнд орохгүй. Нэг тоглож байгаа л тэгэл тоглоол байсан. Тэгээ зуны амралт болгоноор л тоглосоор байгаа. Ер нь грайндлаад мэдгүй 5 6 7 8К-гээ дээшлэх тусам ингээд өөртөө яах мэдгүй мотивашн аваад гэсэн юм уу. Тэгээ хвчлэн соолол тоглодог гэсэн шүү дээ тэгчтэй. Сүүлдээ ер нь бол дандаа соолол тоглолцсон. Анх бол тэр нөгөө яг 4К байхдаа нөгөө хоёр найзтай тоглолт гэсэн тийм. Одоо ч тэгээд ер нь одоо ингээд чиний үеийнхэн эсвэл манай үеийнхэн дээд үеийнхэн бүгдээрээ ингээд эхлээл гэртээ тоглодог, найзуудтайгаа тоглодог байж байгаа сайжраал лангаас тэмцээнд гарч ирэл тэмцээнээс ингээд танигдаа явдсан шүү дээ. Тэгвэл чиний хувьд яасан бэ? Одоо лан байсан уу? Ландж явдаг байсан уу тэгж одоо? Ландж явдаг л байсан. Гэтэ нөх амир биш. Хотод тэгж нэг ландж аваа. Дархандаа ланддаг байсан. Дарханд нэг хайлтай л. Гэтэ тэр чинь нэг хүмүүс танигдахаар лам биш ээ. Нэг сургуулийн хооронд л байнгын ландаа дархны сургуулийн хооронд. Тэгээд хаяа ялна. Гэтэ ихтэй ялж яснаас санаж байна. Тэгвэл анхны орж исэн тэмцээн чи юу байсан? Div League үү? Биш үү? Тэрнээс өмнө орж исэн. Тэрнээс өмнө нэг тэмцээнд орж исэн маа. Нэг дархны нэг найзтайгаа нэг хот руу бүр зорж бит хоёр нэг бэлтэж ороод тэгээд ороод яварч шууд эхлээ хасчихсан юм аа. Тэгээд дахиад нэг тэмцээнд ороод тэрний дараа нэг өөр хүмүүст орсон юм аа. Тэр үед арай гайгүй хүмүүс бүрэлдэхүүнтэй. Яг бас дархны хэдэн дархны яг хэдэн гайгүй хүмүүст орж исэн юм аа. Тэгээд ороод бас эхний тоглолтын дээр нөгөө одоо мэдэх юм бол нөгөө Neo Meo гэсрээ тоглоод хожчоо тэгээд
Хекс. Неогийнх нь Нео намайг тэгээд багтаа өрөө. Тэгээд бид нэг баг болоод бүрдүүлчихсэн юм аа. Тэгээд дивд ороод Аа. тэгэл ер нь өөрийгөө гаргаж ирсэн юм. Тэгээ ер нь бол чи тэгээд яг анх ер нь e-спортын яг тамирчин ер нь дотоогоор ингээ явах юм байна гэдэг шийдэл одоо ингэж мэдрэмжээ хийцэн авчихсан бэ. Ер нь ингээд Анх зүгээр л яг тоглолдог байж байгаа. анх За ер яг нь энүүгээр яв. Division 2-т ороод Лилганаараа тэгэхэд Аха. л ер нь ээжтэйгээ зөвлөлтөөд явах уу Аха. гэд нэлийн бодлогосч жоод тэгэл явчихсан да. Division 2-т орсон гэхээс за Лилганд орсон түүх чи яг яаж анх хичээн энтертэй холбогдчихсэн. Ер нь танилцчихсэн түүх Аа юу байсан? анх нөгөө дархан сурж байхад маа нэг найзыг хишгээ таньдаг. Аа. Тэгээ хишгээ битээр ер нь холбоотой яваад байсан юм аа. Яаж холбоотой болсныг санахгүй. Гэтэ ямар ч холбоотой байдаг байсан юм аа. Аа. Байнга тэгээд нэг хотод ландсан. Тэгээд ландаад тэрний дараа хожигдлоо нэг ямар ч сан хожигдоод хожсон гэж магадгүй. Тэгээд нэг хин Байсук маруулах тэгээд Аа. Лил 3-та ямар ч нэг баг тоглож ирсэн санаж. Тэгээд тэрний цаанаас угсаа тэгээ баг яг ч юм бүрдсэн. Нэг тэмцээнд ялсны дараа бүрдсэн юм. Нэг Тийм D-Gamers-ийн тэмцээн байсан шүү дээ. Тийм үстэйгүй лөө. тийм мэдгүй нэрийг мэдгүй нэг псийн тэмцээс хаа. Тийм. Тэгээ өдийг хүртэл одоо ингээд лангийн дунд ч юм уу тэмцээний дундор болж исэн тийм гоё дурсамжтай үед юу байна? Тийм хөвгөлтэй ч юм уу дурсамжтай тийм үе байгаа юу? Одоо ингээд хүмүүс чинь лангийн дунд ингээд гоё юм болж исэн. Янз бүрийн зодоо модоо юм тавьж мавж исэн энэ гэл нэг ярьдэн штэ. Тэгэхгүй надад тэгэж Тийм юм тохиолж нэг байгаагүй. яг гоё санагдсан юм бол алах. Гэтэ нөгөө юу л амар санагч нөгөө Коболцтой тоглоод гадаа нь бөөнөрөө хоёр хожигчод гадаа нь бөөнөрөө амар амар ярьж ирснээс санагддаг гэж нэг амар паркинг тоглолтоо. seriously. Аа. Тэгвэл чи аним үздэг лөө? Манай доктооч чи бүгд нэг аним үзээд үзэх. Гэтэ үзэн л дээ. тэгэл ер нь одоо тоглолт эхлэхээ өмнө ч юм уу гоё тийм сонсдог дуу ч юм уу. Ер нь дуу сонсдог уу яадаг уу? Чи ер нь драма амар их үздэг шүү дээ, тий? Яг мөнхөө драма үздэг чи үздэг. Бусд нь болохоор бүгд дандаа ихэнх нь аним үзэддэг шүү дээ. Ер нь л аним бол үздэг юм тий. Аним сүлт үзгээл. Дуу хөр сонсох уу? Дуу ер нь байнга шүү дээ. Байнга. Тийм байнга сонсно. Гэтэ заавал дуу нэрийг хэлэх үү? Үгүй яхах. Зүгээр ер нь ямар хөө жанрын дуу сонсдог. Яг жанр тогтсон жанр байхгүй. Гэтэ ер нь тэгэл рэп тэгээд хай pop music тэгээд тэгэл нэг тиймэрхүү л. За сүүлд чинь за Навид за IC-гээс гараад Навид орж байгаа шүү дээ. Навид орсон санал чинь юу вэ? Чам дээр ирлээ тий? Рижаяагаас. Тэгсэн над Над руу ирлээ. над дээр шүү дээ. Тэгээ чам руу ирээд тэр үед ч угаасаа лил болоод угаасаа чи араас нь гарсан шүү дээ. Би эхлээд гараагүйсэн шүү дээ. Эхлээд бүр аль дээр ирчихсэн юм аа. 12 сард л. Тийм. Аль дээр ирээд тэгээд гарах байхыг бодчихсон. Би нөгөө багтаа уйлдмаар ингээд тэгээд ер нь болиулчихсан нь бол санаж байна. Тэгээ нэг яг лил гарсны дараа угаасаа нэг баг тэр чинь нэг 2 3 сарын дараа юм уу? Тэгсний дараа дахиад санал ирэхээр нь тэгээ нэг орж ирсэн. За Навид ороод тэгвэл ер нь жил өнгөрцөн юм биш үү тий? Тэгээ одоо яг нэг жил болчихсон. Тийм жил өнгөрцөн. Одоо чи Навид орсноос хойш бэлтгэлээ ихэнхийн эндээс хийсэн үү дандаа очиж хийсэн үү? Ихэнх нь баг эндээс дээ. Тэнгүүд цагийн хуваар одоо жишээл Навигийн өдрийн бэлтгэлийн өдөр ер нь яаж өнгөрч байна? Ер нь ихвчлэн 8-аас эхэлдэг. Тэдний хувьд бол одоо нэг 6 цагийн зайтай байдаг. Хаяа 7 байд юм аа. Одоо нэг 100-ны хувьд орцсон. 6 цагийн зайтай. Тэгээ нэг 8-аас эхлээд нэг макста нэг 2 хүртэл юм. 1 2 хүртэл юм. 3 скриминг гэсэн үг. 2 скрим. Хаяа 3. 3 нь тэгээд бүр оройт чинь нэг 3 хүртэл. Шөнө 3 хүртэл тоглох. Тэгээ дундуур угаасаа 1 цагийн завсралгаа аавна хаяа. Тийм угаасаа нэг хоол тэгээд реплей үзэж мүзнэ гэдэг үстэй бодвол. Тэр Монгол байдаг шигээ адилхан байна уу? Арай нэг өөр юмнууд байна уу? Тийм содон юм. Өмнө хийдэг байснаас өөр юм. Өмнө хийдээс юм нөгөө амар реплей бол амар тулал үздэг юм надад бол санагч байгаа. Угаасаа коучтэй нэгт угаасаа амар
зөрүүтэй гэх юм уу? Монголд байснаас. Харин Тэгээ сүүлд коуч бас нь нилээн одоо байгаа коуч бүр нилээн шахаж ажилладаг болохоор бас одоо коуч юм байгаа лээ. Милан Милан. тий. Тийм. Мэдгэлэх бас. Тийм. Төгсөө бас тэгээс сүүлийн үед зөвлөн коучтээс коуч нарын угаасаа ялгаа нөлөөнүүд угаасаа амар байна гээл тэгээд л. Тэгээд сүүлд за Навид орчоод анхны ланч юм уу тэр нөгөө нэг том мейжер энэ дээр очоод тоглох сандарсан уу яасан? Эсвэл анх бүүт дээр очоод ингээ нөгөө хүмүүстэйгээ ярих сандарсан уу? Анх очиход бол гайгүй л манай багийнхан бүгдээрээ амар яг нөгөө хуучин ростер шүү дээ. Одоогийнхан шин шүү дээ. Тийм. Хуучин ростер нь угаасаа нэг nice guy ер нь ингээ хамгийн nice guy байсан ер нь заяацаас ахуулаад ер нь ингээ ярихад амархан гэх юм хүмүүстэй ойлголцоод тийм хүмүүс байсан. Одоогийнх нь жоохон надрах уу гэх юм уу. Одоо тэгээ бүгд дотгошоо ер нь ярихад нэг хүндрэл байхгүй ч гэсэн тэгээд яах өмнөхдөг байлхан биш гэх юм. Заяц гэснээс угаасаа юу юм бэ штэ те. Чамайг онилцсон байсан хүн чинь заяцсан биш үү бодоод тахт Азийн наадам Тийм. ISF дээр угаасаа чамайг харцсан л байсан шүү дээ. Яг тэгж ярьжсэн аа. Маладихийн хоёр заяц хоёр та Монгол тожигдоод тэгээд яаж гисэн ингээд юу шууд харж исэн ингээд. Ер нь тухайн үед чамд хэлжсэн юм уу? Бүр сүүлд нь 12 сард хэлсэн юм уу? Сүүлд нь яг нөгөө та бүүнээр ярьж хахад яг чөлөө цагаар гэх юм. Энэ надад яг тэгж хэлжсэн. За тэгвэл Нави ч одоо ер нь бол e-спортын нэлийн том орог шүү дээ дэлхийн ер нь. Тий. Тэгээ ер нь томдол орно шүү дээ. Томуудынх нь нэг. Дөнгөд одоо үйл ажиллагааны тал дээр ч юм уу эсвэл одоо мэдхгүй нөхцөл нь ингээд Монголынхоос байгаа юмнууд нь гоё юмнууд нь юу вэ? Монголд байхгүй юм уу? Гоё нь гэвэл одоо миний хувьд бол угаасаа нөгөө бас нөгөө хин өмнөх ростертай байсан хүмүүс нөгөө заяц Малади эдэв ч гэсэн ингээд боломжийг ингээд хангаж өгдөг гэсэн гэх юм одоо өндөр пингтэй тоглож байгаа хүмүүст тэд нар чинь гэрээсээ тоглол яг адилхан нэг 90 100 пингтэй тоглолт гэсэн. Тэгээд угаас бүүт дээр очиж арай гайгүй нөгөө баг пингтэй газар очиж тоглол арай амар гэж боддог. Ер нь амар болгодог. Тийм бүт тэр цаанаас нь өгж байгаа. Өөр нэг сүртэй юм. Тэгээ ер нь шахуу юм уу да хүмүүс нь цагийг ер нь баримтлалаа. Тий. Арай нэг дэглэмтэй л бахтай ер нь бол. Тий ер нь тэгээ ер нь бүүт чи хэд удаа дандаа өөр бүүт рүү очиж гинөө? Ер нь хэдэн бүүт байна? Яаж юм? Ууг нь Навид 3 бүүт байгаа л гэсэн. Тэгээд нөгөө бос багууд нь ингээд солигдоод оччихдог байхгүй нөгөө яг хуваар тууртай цаг тэрэ одоо CS-ийн баг ч юм уу Valorant-ийн баг ч юм уу ямар ч баг байж болно. Тэгээд яг олдсон цаг нь гэвэл дандаа нөгөө манайх болохоор дандаа спан дээр очиод таарчаад гэсэн яг спан. Тий. Тэгээ нөгөө буткэмпүүд нь Герман серверд байдаг. Чи чинь тэг Герман руугаа яваагүй юм уу те визэнд ороодсон? Арай Германаар дамжаал спан руу ирсэн. Тэгсэн. Гэтэ тэр чин болсон юм а те ер нь. Болцсон шүү дээ. За тэгээд Испанд байхад амьдрал ер нь хэр вэ? Испан уу? Хэдэн бингтэй тоглолт юм те? Нэг 50 үгүй 40 бингтэй тоглолт. Тэгээд ер нь тоглоход бол гоё л. Тэгээд тийч байнгын тоглох болохоор тэгээд хаяа гарч нэг агаараа амсгалт ер нь давгүй газар гэх юм уу? Одоо гадаа шууд бассейнтэй саксны шийдтэйсэн. Тэгээд ер нь цаанаас нь өгж байгаа юу нь л гоё л доо. Тэгээ өгж байгаа Жимс нь надад Жимс тарг нь гоё юм. Тарг нь ямар вэ? Испани тарг. Таргийг мэдгүй. Тэгээ хоол нэр яаж вэ? Хоол ч одоо юу гэдэг вүлээ? Хоол нь мэдгүй. Тэр нь манайхны цаанаас захиалцсан нэг хоол байдаг юм байлээ. Өдөр бол байдаг. Тий. Өдрөөрөө нэрсэн. Тэгээд өгж байгаа минь надаалаа таалагддгүй. Яа өдөр болгон дахиад паста идэхээр угаасаа миний сонирхол биш лээ. Яг нөгөө үхрийн маха идэггүй бол цаашдаа хэцүү юм байл. Угаасаа ер нь хоол амар нөлөөлт юм л. Би сая сүүл PUBG-гийнхантай дэлхийн аварга удаа хугацаагаар ийш тийш тэмцээнд явангууд хоолн тарахгүй. Би тоглохгүй байгаа би ингээл хоол тарахгүй ингээл олоо надахаар сүултээ ингээд юу хийж байгаа ойлгох тэнэг болоод байгаа санагдаад байгаа. Тэгэхээр ингээд тоглодог хүмүүст бол угаасаа бүр амар нөлөөлт юм шиг л хоол.
Мэдэхгүй яг Тэгээд тэгж амар нөлөөлөх. Хаги хэлж яхад бол ингэж байгаа шүү дээ. Маут ч юм болохоор ингээ Хагийг Монголоос тоглоулмааргүй байна. Өндөр пинктэй байна энэ гэл тэгээд дэгсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүт чи Монголоос тоглоход хэдтэй тоглолт. Юу адилхан шүү дээ. Нөгөө Ер нь хэдтэй 110. 110 тагаал. Тэгээд Тэгээд манай юм хэлэхгүй юу те. юм хилдэггүй шүү дээ. Өмнөх ростертай байхад л юм хэлсэн. Одоогийнх нь нөгөө шинэ код жоохон ойлгох өндөр пинктэй гээд ер нь бүүттээр ирвэл илүү сайн тоглоно л гээд. За тэгвэл Навид орсноос хойш ер нь одоо Dota-гийн том тэмцээнүүд төр баг за PGL-ийг үзсэн, ESL-ийг үзсэн, Dream League-ийг үзсэн. Ер нь бол гурван том тэмцээний гурван үзчихлээ шүү дээ. Ер нь энэ тэмцээнүүд ер нь хэр байна? Зохион байгуулалтуудын гоё гоё юмнууд нь юу байна? Өмнөх орж ирсэн тэмцээнүүдээс ч. Зохион байгуулалт угаасаа ESL нь хамаагүй гоё. Нөгөө PGL нь нөгөө заавал өөрөөсөө хоолоо захиалж идэх хэрэгтэй. Тийм. Гаднаас гэх юм уу. Тэгээд ер нь хийж өгч байгаа юм тал дээр бол ESL нь бол ингээ бүх юмын цаанаас нь хангаад өгч хоол юу бүх байж болох юм хангаад өгч болох надад бол тэр нь арай гоё санагц. Тэгээд зохион байгуулалт нь ч угаасаа том тайзан дээр тоглоно. Тэгээд олон хүмүүсийн өмнө гарч тоглоно гэхээр бас гоё. Гэхдээ би үзээгүй л дээ. Ер нь тайзны ард суугаад яг хүмүүсийн нөгөө үлцэн хідэн багуудын тоглож байгааг нь харж ирсэн болохоор. Чи ч одоо тэгэл бүүтлэхдээ ер нь хэр удаа хугацаагаар нэг явах та хэр удаа хугацаагаар бүүтэлж ирсэн? Макста бараг 2 сар уу? Сар 20 хоног уу? Тэр хугацаа. Нөгөө нөдлөө яг Риадын квалифер, Тяин квалифер хоёр нөгөө зарлагтааг байсан. Тэгээд манайх чинь нөгөө Dream League шалгарсан. Bootcamp дээр очиж тоглож исэн чинь гинт Риад Тяин квалифер нөгөө зарлагдаад тэгээ бид чинь дахиад бүүтлэх ёстой болчихж байгаа. Тэгээ цаашаа явсараа бүр хідэн сарч бол тэгэл нэг сар 2 хоног болчихсон шнэ. Амар тэмцэнтэй байсан болохоор гайгүй юм тий. Чи чи ер нь угаасаа нэг бүүттэй байх дурггүй шүү дээ. Тийм үстэй. Ер нь яагаад тэгдэг вэ? Яагаад ингээ бүүтээс гэртээ байсан тухтай байдаг юм ер нь Монголд байдаг байх. Тэгээ ер нь бол гэртээ байх ч угаасаа л гоё шүү дээ. Ингээ амар амгал. Сайх тэгээ хоол ундаж одоо таарна гэх юм уу? Тэр тэгээ ер нь хоол унд бас таарахтай байгаа юм байна л та. За. Тийм л юм байна л да. За ер нь одоо нэг communication чи ингээд тоглоомонд амар чухал зүйл шүү дээ. Тэнгүүд чи өөрөө бас нэг communication тал дээр ер нь баг ярьдаг хүн шүү дээ. Монголчуудтайгаа ч гэсэн тоглоход. Тэнгүүд тэнд байхад communication чи яаж өөрөн чинь анх очиход яасан. Тэгээд багийнхан чинь чамаас илүү тийм communication шаардж байна уу? Яаж байна? Ер нь бол баг би бол байнгын ингэж хэлэхгүй л дээ. Ер нь бол тэгээ нөгөө баг тоглох болгондоо би нөгөө хаяа залхуураад нөгөө нэг ярьж өгөхгүй байх өдөр байгаа л та. Яг нэг тэмцээндээ өдөр бол угаасаа би бол ингээд зогсоо загварч. Тэгээ яг скримийнхаа үеэр ингээд хаяа залхуураад яг нэг дутуу ярьчаад талдаа байдаг л та. Тэр үед нээр манай нөгөө тоглогчд нь өөртөө цаанаас ингээд жоохон ярьж өгөх хэрэгтэй наа ингэх хэрэгтэй нэгээ тий. Бас нэмээ коучнаас сайлт хийлж өгдөг. Тэгээд ер нь бол анх орсноос бол би ер нь нэлээд их гайгүй ярьдаг болсон л гэж бодож байгаа. Өмнөхөө бодвол өмнө нь бол нэг ярьдаг байсан бүр баг ярьж өгөхгүй. Тэгээ ер нь бол англи тэр яг тэр хүмүүсийн одоо хэллэгийг ойлгоход ч юм уу гайгүй байсан уу те ер нь. Одоо шинэ хүмүүс сууч хүмүүс ер нь. Шинэ хүмүүсээс жоохон хэцүү байгаа. Нэг British аялахтай Аригаас бусд нь гайгүй. Ари нөгөөх нь хэн юм байгаа лээ? Юраги бум тэгээ Каури. Каури бум хоёр ч хаанах юм. Каури ч Украин, бум нь Чех. Хоёлаа гайгүй. Тэгвэл яг адилхан л хэллэг үтсэн тий. British аялахтай болохоор жоохон ойлгоход хаяа жоохон ойлгохдаг юм аа. Гэтэ ер нь гайгүй. Нарийн дэ өөрөө ер нь хэр яриасыг. Ер нь давгүй nice айл байсан. Тэгвэл яг өдийг хүртэл чиний одоо ингээд тоглож исэн тоглолтууд дундаас ч юм уу ингээд communication талаасаа ч юм уу яг ингээд бэлдсэн талаасаа яг гоё ингээд амар гоё чиний бодсноор ингээд болоод өнгөрч исэн тийм гоё тийм тоглолт байгаа юу? Одоо Лилган ч юм уу, ISC ч юм уу, Navit ч юм уу. Яг л гоё ингээд бэлдсэний дагуу ингээл communication багийн уур амьсгалч гэсэн яг гоё ингээл яваад өгсөн тийм тоглолт. Ингээд сэтгэл хансан тоглолт байгаа юу? Яг мэдгүй наа. Яг сайн аль нэг нь яг харыг гэвэл одоо тэгээд ISF-д орж явахад тэр
юунуудтай тоглосон юм аа? Тэр Лоурийн нэг хідэн багуудтай тоглож Индонез үү? хахлаа. Би нэг ойлгоод ингэ. Тэр үед жоохон арай гайгүй амархан байсан гэх юм уу? Тэ. Мгм. Багаараа тоглох. За тэгвэл бас нэг ийм асуудал. Одоо ингээд өмнө ингээд драфт за чи ингээ яг ингээ өөрийнхөө нэг хитэн баатар ингээл спамда тоглолт нь штэ. Тэ. Тэнгүүт би болохоор ингэж боддог байхгүй. Одоо нөгөө хэд чинь ингээд өмнө ингээд Лилган Милган дээр эцсид байхдаа ингээд драфтаа ингээд чинийхтэй ингэж чиний баатруудыг ингэж солихгүйгээр ингэж тулгуурлаж ингэж драфт хийж байгаа штэ. Тэнгүүт одоо чи өөрөө ингээд шинэ баатар тоглох ингээд амар тийм хүсэлгүй байдаг байсан штэ. Ер нь тоглох туртай баатар дараа л тоглодог. Тэнгүүт одоо энэ баг чи ингээд шинэ баатруудыг ингээд сурахыг шаардж байна. Эсвэл драфтын цаанаас нөгч чинь ер нь драфтан дээр ер нь танаа баг яаж оролцож чинь чи ер нь өөрөө хэр оролцож чинь бас. Драфтн дээр үү? Мгм. Манайхан нэг юу байд юм аа. Одоо тирлчдэг гэх юм уу баатруудаа одоо За тухайн пачийнхаа пэйжн дээр тий S тийм. A B гээд Мгм. тэгээд Ролн дээр тэрлээ өгөх юм биш үү? тийм бүгд яг хувиндаа тэрлээ өгчин. Тэгээд тоглох дуртай баатруудаа S тэрлэг оруулчихна. Тэгээ хаяа ер нь нэг хаяада дарах баатруудаа ирлүүгээ бүр ховрын нөгөө бүр яг нэг шийдсэн нэг одоо спешиал За тийм. баатар байвал тэрийг би рүүгээ өгөөл. Аа Тэгээд тэгээд коуч ер нь чинь ингээд яах юм тэг биш коуч үү? нь тэгээд өөрөө Утгах юм биш мэдээд үү? айл тий. Анх нөгөө нороод биднэрээр нэг хийлгэжсэн тэр хэл юм биш үү тийм үү? Нэг хүснэгт Ороод байсан. өгсөн. Тэр чи би Хүснэгт өгсөн ингээ баатар бичүүлсэн суужсэн шүү дээ та нар. үгүй би тэр Санах санахгүй. Аа тийм ээ. Чи өөрөө тэгээ ер нь драфтын дундор ер нь хэр орлоо. Драфт чи одоо ингээд коуч чин капитантайгаа нилээ ярьж байгаа тийчгүй ер нь бүгд ингээд амар ярилцах уу? Чи өөрөө ингээд дундаас нь ийм баатар амаар энэ тэр гэж тийм ер нь хэр оролцтой. Оролцсон шүү дээ. Надаас байнга асууна ямар баатар тоглох уу гэд. Яг миний яг пик хийх үе ирчүүлдэг нь яг. Тэгснээс бол би бол тэрнээс өмнө бол нэг ярихгүй. Коуч нь өөрөө одоо эхлээд дарж байгаа баатруудаас хамаарат дээр нэг хувь хүнтэй тэгээд ярьж байгаа л ер нь болж тийм дөө. Одоо багийнхаа жишээлбэл эхлээд угаасаа 3-аа дарах манайх 3-аа дарж эхэлдэг байвал тэгээд бүүмээс асуугаал эхэлнэ гэх юм. Тэгээд дараа нь минийхийг ер нь сүүлээр дардаг болохоор тэгээд угаасаа асууж байгаа л болчихно дөө. Тэгвэл одоо нэг юу баатар сурахыг шаардж байна уу чамаас одоо ингээд ийм баатар ер нь сурвал хэрэгтэй биш үү ч юм уу? Сураарай ч юм. Би одоо л өөрөө сурмаар санагдаад байгаа. Ер нь бол Ямар өөрөө баатар? жоохон өвөрмөц баатруудаа тоглолт сураад одоо коучтой харуулна гэх юм. Тэгжиж тэгэхгүй бол коуч нь шууд нөгөө драфтлахад хэцүү болохоор Жишээ нь ямар баатар дээр сурмаар байгаа. үгүй сурмаар ч байгаа гэж ер нь жоо пик одоо нөгөө Тийм, ер бэлтгэсэн нь нэг тийм. хэдэн баатрууд гэвэл хаяада нэг одоо Рубик тэгээд Рубикийг угаасаа чи авдаг л үстэй. Рубиктэй нэг Батрайдер альт сурж байгаа. Тэгээд Виндрейнжер бас ер нь нэлээд гайгүй болсон л гэж бодож байна. Тийм ер нь нэг тиймэрхүү баатрууд ер нь ингээд тоглолтгүй баатруудаа гэх юм. За ер нь одоо тэгвэл багийн чи ойрын зорилго бол World Cup TI 2 байгаа юм ба шүү дээ тий. Тий. Qualifier нь одоо ер нь л ойрын хугацаанд байгаа зү. Qualifier нэг 5-6 сард л. Riyadh ч баг бүр ойрхон байна. Хоёлоо яг нэг сарын зөрүүтэй л тэр хоёр. Тэр чи одоо тэр хүртэл энэ ч зүгээр байж байгаа юм уу? Ер нь бэлтгэл хийнэ үстэй. Орхол хэлгүй. Бэлтгэлээ хийж байгаа л тэгээд цааш явна даа. Одоо нас хизэнээс их өөр юм өөр гараагүй юм. Гараагүй. Одоо наамралт юм. За тэгвэл ер нь энэ хоёр тэмцээнд оролцох боломж нь одоо чамд хэр байгаа гэж харагдаж байна. Одоо ч танаа бүсий чинь хүчтэй өрсөлдөгчнөр нь юу байна? Авраа тэгэл One-Way нөгөө байдаг хэдл байх шүү дээ. Тэгээд Нави Жуниор ч бас гол нь Нави Жуниор нь заавал өөр бүсээс оролцсон. Нэг ор их болохоор. Тэгээ нэг ор их болохоор заавал ингээ нэг сүүлд ягаад хоорондоо тоглолчлоо. Тэр чинь нөгөө нэг PJL нь цаанаас нь шаардсан гэх юм. PJL-ийнх нь л ганцхан шаардсан. Бусд нь бол тэхгүй. Бусд нь тэгээ өөр бүсээс тоглох хэрэгтэй. Тэгвэл уг нь нэлийн боломжтой л юм байна та. Ер нь боломж бол байгаа угаасаа бүх багт миний. Тэгээ чайс нь хэдэн хувьтай нэг гэдэг л. Монгол тоглогчтой тарж магадгүй л юм байна. Ер нь бол ойрын хугацаанд. За тэгвэл ер нь хамгийн дурсамжтай тоглолт чи ер нь юу вэ? Дурсамжтай. Эсвэл бүр тийм ер нь хамгийн дурсамжтай. Дурсамжтай гэвэл Паркас бас өөр. Паркас өөргөл одоо тэр нөгөө Азийн наадам юм. Нөгөө
Тэр чинь нөгөө бараг жижиг олимп шүү дээ. Харин Олимпиад орж байгаа юм шиг мэдрэмж авах нь надад л гоё санагдсан. тэр нь алгаа яс. Чи тэр нэг лилийн ярилцлагыг үзнэ үү? Сонс. Үзсэн. Энэ Гэтэ яг миний хувьд бас бол тгий санагдсан. Тэгээ яг өөр ингээ хувь үндэнд л тгий санагдсан. надад бол яг арга бол амар гоё мэдрэж байсан л та тэр бол. Тэгвэл хамгийн хэцүү матч чи байсан бүр ингээд. Хамгийн хэцүү матч юу? Хэцүү байж байгаад хоцсон ч юм эсвэл үнэхээр хожигдсан амар хэцүү хожигдсан ч юм тийм матч. Яг Харамсдаг матч ч юм. одоо тэгэл тэр нөгөө юуны матч тийм үү? Наавитай өмнөх ростертой тоглож байгаа. Тэр Ядын квалификацид ороод гранд файнал тэр 3 гейм тоглох гуруулан дээр нь хожигддаг. Яг дандаа хожиж эхэлчихээ дандаа Нилийн бариул хожигдчихлоо. хожигддаг тий. Тэр л амар хүчтэй нөлөөсөг гэх юм уу багт ч гэсэн. Тэр тухай тэгээд ростероо тараачаад чамайг буцаагаад авсан шүү дээ. Тэгэхэд ер нь зүгээр анханасаа чи тэрийг мэдчихсэн үү зүгээр тухай тэр чигтээ болцсон байсан уу? Ер нь төлөвлөгөө нь юу байсан аавыг? Бараг болцсон байсан. Нави бол болцсон байсан. Тэгээд би бас ер нь бараг болох тийшээ хандсан. Манай хуучаар рострыг угаасаа бараг гарах гад. Тэгээ байжсэн чинь нөгөө өмнөх нэг хитэн тэмцээнд орж ирсэн нэг хитэн бүүм ганц бүүм л юм да. Тэгээ бусд нь тэгээд асуугаад тоглох уу гэж. Тэгэл ороод ягаад ч юм ялцсан. Сонин байдлаар нэг 2 хоног бэлтгэл илүү. Тэгэл ялаад орсон ш нэг сонин. Тэр чи ямар тэмцээнд рүү орлоо? ESL рүү. ESL. Тэгээ Пакчамп чи юу вэ? Рижай гэх хөстэй. Юу лээ? Навигийн баг 2 дугаар аглах тийм баг л нөгөө тийм ер нь зүгээр гаргаж ирдэг баг нөх үү. За ер нь одоогийн Dota-гийн просын ер нь тэр нэг төвчний Dota-гийн хөгжил ер нь чамд ямар санагдаж байна? Одоо байгаа нь ер нь болж байна уу? Гоё санагдаж байна уу? Сонирн байна уу? Систем, лигийн систем ч юм уу, өмнөх DPC, MPC ч юм уу, одоогийн байгаа нь ер нь одоогийнх нь яг үндэ таалагдчих. DPC-тэй бол би дургуйсан. Тэр бол угаасаа сунжраад ер нь Division 2-т байгаа багт амар надад л амар боломж ер нь бага байсан гэх юм уу. Одоо дээшээгээ дахиад шалгарахгүй бол тэгээд шүүх квалификатаа орчихно гэхээр бас юу шалгарчихна гэхээр бас хэцүү. Тэгээд тухайд бол хэцүү байсан. Одоо бол нэлийн боломжтой болсон нээлттэй. Монголчууд ялгаагүй. Ер нь ороход бол квалификатаа шалгарахад бол ер нь бол нэлээд бол. Одоо энэ CS-ийн систем бас амар гоё таалагдаад байгаа байхгүй. CS ч одоо жишээлбэл сая ингээд Чингис Warriors юунд орлоо шүү дээ. Major-т орлоо шүү дээ. Мэдсэн үү? Монголын 2 дахь. Тийм харсан. Дөнгөд тэр чинь ингээд бүс нь өсөлж байгаа бүс нь болохоор Mongolia East Asia гэж орж байгаа байхгүй. Тэгвэл одоо хэрвээ Dota дээр ингэж тоглох юм бол манайх Монгол дотроо тоглосноо нэг одоо Хонконг ч юм уу нэг тэр орныхоо хэдийн оронтойгоо тоглонгуудаа ялсан баг major руу орчих жоох байхгүй. Хэрвээ Dota тийм болчих юм бол бүр амар амархан болох гэдэг байхгүй. Байнгын л major. Тэгэхээр ер нь тэр CS-ийн тэр систем надад уг нь гоё санагдаад байна. Тэр ч тэгээд Монголцтой л холбоотой л байна. Харин тийм ер нь бол тийм. Тэгээд ер нь CS-ийн систем тэр чигтээ тийм болсон. Тийм Dota их ч тэгээд шал өөр шүү дээ үгүйс. Хятад гээд тустай амж арах шүү дээ. Гэхдээ CS чинь хятад чинь бас хоорондоо тоглож байгаа тустай гарч иж байгаа байхгүй. Dota шал өөрөө. Тэгээд гэтээ Dota-н дээр стил боломжтой л юм шиг санагдаад. Азаас ялангуяа шалгарахад бүр сүүлдээ 2 квалифри ирэх мэрх өгөөд байгаа болохоор надад бол одоо тэмцээний давтам чинь бүр арай их болчих тээ. Байж байгаа л нэг том тэмцээн болол байж байгаа л нэг том тэмцээн. Уг нь яг үндэ нэг шалгараад эхэлчихвэл гоё юм шүү. Би ярин одоо л ер нь өөрсдийгөө харуулах боломжтой юм болов уу гэж бодлоо. Одоо л яг гоё ордог болоо эхэл нэг атгаа эхэлчих юм бол уг нь бол давтагт ингээл байнгын л ороо явчих гээд байгаа байхгүй. Тэгмэд за Монголын Dota-гийн хөгжлийг чи яаж харж байна одоо? Dota хөгжлөө одоо яг үндэ гайгүй харагдаад байгаа шүү. Одоо яг жишээлбэл Нарман Лил Битгуураас гэх юм уу? ДСМ. Одоо яг чамааг яг Монголын Dota-гийн хөгжлийг харах уу? Чи ч одоо яг гадны багт ганцаараа яг Монголынхаа нэрийг гаргаж байгаа. Гэхдээ Монголд байгаа багууд нь Dota-чд нь яаж цаашаа гарах вэ? Ер нь шинэ тоглогч нар нь бас яаж ингэ шинэ тоглогч нарыг би бас мэдэхгүй байна. Угаасаа жоохон тоглоход хэцүү тоглоом болох. Тэгээ хуучнууд нь бол би бол одоо бол ер нь бол боломж нь бол байгаа. Гэтэ миний хувьд эхлээд нөгөө юугаа нэмэх хэрэгтэй. MMR-аа. Европт тоглоо, за MMR-аа нэмээд тэгээ нэг
топ 100 муу руу ороод тэгээд нэг өөрсдийгөө харуулад хүмүүст харуулчих ер нь болчихно л гэж бодож байгаа. Тэгээ хүн манай яг монголчуудаас нэг хамгийн нэг тэгээ өндөр ангитай нүгээс лилээ болохоор лилийг угаасаа л хүмүүс тоож бараг хаа савгүй л авч байгаа. Тэгээд угаасаа ранк бол ер нь Надад бол хамаатай л юмсан. яг Монгол рострыг цаашаа гадагшаа мейжор руу явуулыг бол чи ирэхгүй л гарахгүй санагдаад байна. Чи орохгүй л. Гэхдээ ер нь бол тэгээ санагдаж байгаа. Зөндөл үзлээ шүү дээ. Зөндөл талаар нь үзлээ. Тийм. Үнэхээр л болохгүй байна. Тоглогч нар хоорондоо таарахгүй байна уу? Чадварын асуудал байна уу? Үнэхээр болохгүй байхгүй. Түнгүй чи одоо энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Ер нь за Нави за ингэсэн шүү дээ. Навигийн гэрээчэн хизээ дуусглаа. TI qualifier. За тийм TI qualifier failed-үүл мэдээж дуусна тий. Тийм. За орчвол мэдээ сунгагдах. Тэг. Хэрвээ оруулчи сунгах уу? Оруулуу. Аха. Мэдгүй тухайн багийнхан байдал нөгөө TI-д хэд орсноос хамаарх. Сүүлээр орвол гарч магадгүй л. За тухайн үедсэн за эцэгээс за би санал тавья заяа. За мэдээж тэгээ цалин байлангаа ингээд ярилцсан шүү дээ. Тэгвэл ростер дотор чи ингээд Лил Хаги байла. Тэг яг 5 Монгол. Үзээ гэвэл чи яах вэ? Үзэн шүү дээ. Би бол одоо Азад бол жигүүн хүч үзэн л гэж бодож. Тэр миний бодлоор ингээд байгаа байхгүй. Азийн өршөлтөй суларцсан те яг өмнөхийг бодвол. Тэгээ өмнөхийг бодвол нэлээд сул. Би хүмүүст болохоор сулраагүй шүү дээ. Яг хിവэр байгаа л гэ тэгээд их юм. Сэ Лил мэл бүгдээрээ тэгээд их юм. Өмнө бол ингээд жуман ооргууд ингээд жуман багууд л гэдэг байсан шүү дээ. SMG, Neom, Exec юу ч л ингээд. Одоо л надад бол арай гайгүй санагдаад байна шүү. Өмнөхөө бол. Одоо яг үндэ тэр нэг талууныг яллаа. Талуун бүүмийг яллаа. Тэгэл аль нэг нь ялахад хоёр баг нь гарч байгаа юм чинь тэгэл орчих шүү дээ. Уг нь амар амархан харагдаад байгаа байхгүй. Өмнө бид нар ч гэсэн баг ялцдаг л байсан шүү дээ. Одоо яг нийлэх юм бол үнэхээр боломжийн харагдаад байгаа байхгүй. Яг үнийг л. Тэг харагдана л та. Тэг яг тоглохоор яах юм бол мэдэхгүй байна. Тэгээ ер нь бол тэгэл Монгол баг босвол би бол боломжтой л гэж бодож байна. Би яг өмнөх тэр Хаги 11 сард Маусаас гарлаа гэдгийг сонсчвол уг нь Лил гайгүй байхаар нь чамаг дуудъя гэж бодож байсан байхгүй. Тэгэхээр угаасаа Навитич гэрээтэй байсан болохоор тэгээ за боломжгүй юм байна гэдэг түр өргөцсөн байсан. Тэгээ одоо бол яг хөө үнэхээр боломж нь гарвал уг нь гоё л юм. Дахиад үзвэл ер нь бол надад бол хангалттай чадах юм санагдаад байгаа байхгүй. Тэгээд чаас нэг асуух чи одоо баг юу юм бэ? Европ төр хүмүүс дандаа Аз төр тоглож чи анх баг л Европ төр ганцаараа тоглодог гэсэн үү? Өндөр ранкнд донд. Үгүй юу? Тэгээ ер нь чи хойлол тоглодог. Анхнаасаа Европыг амар их төлхөө тоглодог байсан шүү дээ. Тий. Тэнгүүд чи өөрөө сая ч гэсэн хэлж шүү дээ. Европ төр тоглоод өөрийгөө харуулъя гэдэг. Тэнгүүд Аз сервер дээр тоглох, Европ сервер дээр тоглох яг ялгаа нь яг юу? Аз сервер бол ер нь тоглоход нэлээд хэцүү юм байлээ. Ингээ одоо хүмүүс нь ч тэр ингээ хятадуудтай ингээ ойлголцож болохгүй болохоор бас ер нь хэцүү. Тэгээд жоохон бас тоглож байгаа арга барил нь таалагддаг болохоор ер нь Европт тоглолт дуртай. Тэгээд нэмээд хэлвэл ер нь их хүмүүс Аз төр тоглолоод баг тилтрэл ах шүү гэдэг чинь ингээ манай нөгөө хуучин анх бид чинь нөгөө ESL-д ороод Таиланд байх. Тэгээд Аз төр хүчээр тоглож байгаа. Тэгээд манай баг Европ руу 150 пиктэй тоглож мөглөж гол байх шиг байсан. Тийм л жоохон ер нь муу гэх юм уу? Матчмейкинг. За тэгвэл багийн хувьд ярихад за яг тоглогчдын хувьд ярих Аз тоглогч нар уг нь чадвар сайтай тий. Одоо жишээлбэл ингээл Микото, Япоч одоо юу гэдэг тоглогч нар хувьдаа бол чадвар үнэхээр сайн шүү дээ. Ер нь бол мэдүүд нүгөөсөө нэлийн чадвартай гэж боддог би бол Азийн мэдүүд. Тэгээд бусдрол нь сайн мэдгүй. Үгүй сайн мэдгүй байна. Яг муу л гэж хэлэхгүй. Гэхдээ нөгөө өөр режнүүдийнхаа юг бодвол жоохон муу байж магадгүй. Гэтэ мэднэ бол угаасаа нөгөө яг нөгөө нэгээс нэг болохоор чадвар нэлээд сайж би харгалдаг болохоор. Тэнгүүт одоо ингээд манай Азууд ч ингээ үнэхээр уг нь бол ингээ сайн тоглоод дээ. Тэгээд л одоо том тэмцээн дээр очивол байчдээ шүү дээ. Тэрний яг юу чи одоо юу гэж хардیں۔ Тэрийг. Өмнө ч гэсэн одоо тэгэл надад зөндөл тоглож үзсэн шүү дээ. Тоглож байгаа арга барил таах уу? Миний бодлоор тэгээд тактик мактик энэ төр гэж юу. Тоглож байгаа арга барил тэгээд нөгөө сонгож байгаа баатрууднаас гэхдээ ер нь сүулт арайгаа өөр болцолтойсэн. Хаад баг дагаад хурдан темпотой тоглож мөглөлтэй болсон. Арай гайгүй л. Тэгэл ер нь тоглож байгаа арга барилаас алах юм бол. Чи одоо Монголын дотор тэр шинэ тоглогч гарч ирнэ гэж бодож байна уу? Сайн мэдгүй л. Одоогийн нөхцөл байдлаас ер нь гарч ирэх хэцүү бах тий.
Өөртөө сайн хичээж ижил гарч ирэх бах. Тэр нөгөө Go шиг. Go-ийнх бол угаасаа байнга гарч ирнэ шүү дээ. Тэгээ тэр чинь гэхдээ яг хаа community нь бас том байгаа болохоор дотроо бас ингээл тэд нар чинь ингээл тоглож моглол нэг нэгээ таниал тэгэл суралт нөгөө сайн хүмүүсээс суралцах нь амархан байгаа болохоор болчихж байгаа юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд одоо Dota-г чи ингээд шинэ хөгцөө ингээд тоглоо эхлэе. Яг үндэ шууд чам руу явж тоохгүй шүү дээ. Чам руу ингээд бичил юм заалгыг хамт тоглох юм бол боломжгүй шүү дээ угаасаа. Тэг боломжгүй. Тэгээ тэнгүүд тийм хүмүүс чи ингээд эхнээс нь гараад ирэхэд амар хэцүү юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо яг Монголын нөхцөл байдалд. Тэгээ тоглоом нь ч хэцүү, сураад явахд ч хэцүү. Одоо Монголд байнгын тэмцээн болохгүй. Би бол бас тэгж л бодож байгаа. Ер нь жоохон хүүхэд гарч ирэхэд нэлээ хэцүү л ах. Тэгээд одоо тэгээд нөгөө байгаа хідэн жоохон хичээж өгөөд яг тэгээд хичээгээд жоохон тоглол надад боломж нь бол харагчлаа. Тэг монголчиг нэг сэргээж өгөхгүй л бол тий. Тэгээ ер нь монголчиг яг нэг ингээд гараад ирэл үг нь. Тэгэж амарчгүй их хүн тоглож гарч ирэхгүй л ах л та. Гэтэ ер нь жоохон үзэж мүздэг болох гэх юм. За чи тэгвэл Dota тоглогч болоогүй байсан бол юу болох вэ? Тоглооч идэгдгээс хэвээрээ юу? Тоглооч ч одоо нэг сонирхол байхгүй. Яг нь одоо бодож байгаа юм нэх бол алга. Яг одоо нөгөө юундаа яг төвлөрч байгаа болохоор. Ер нь зүгээр тэрнээс өмнө болоогүй байсан бол болоогүйс бол нэг спортоор л явцгаах та. Хүл бөмбөг юм уу? Шатарч юм уу? Мэдхгүй байна. Би бол тэгж л бодож байна яг. Шатар чи одоо World Cup энтерт ороод байгаа шүү дээ. Арь тийм шатраас тэр чаас үзэхэд гоё хэлсэн л юм шиг. За ер нь одоо тоглох туртай хамгийн 3 баатар ч одоо нэрлэвэл одоогийн байдлаар яг юу вэ? Тоглох дуртай баатар нь ойлгомжтой шүү дээ. Мета баатар гэж хэлэх юм уу? Темплар юу? Темплар тэгэл Tiny Ember шүү дээ. Одоо хүртлөө. Тийм шүү дээ. Дуртай айтем. Айтем аа. Айтем гэвэл нэгт угаасаа тэр одоо юу хэлж болох юм? Magic Wand Болно. Magic Wand угаасаа нэгт тэгээ Power Treads 2 тэгээд гуравт нь Butterfly юу Manta юу аль нэг л. Butterfly яагаа гоё. Эдгүй авчгаар жоохон гой цохиж мөхөд ер нь жоохон өгөөчтэй байдаг гэх юм. Одоо метагаар чи ингээд тэрэлждэг гэж штэ чиний. Одоо баг дээр чинь баатар чинь. Тэгвэл тэрэн дээр чи хамгийн топ 3 баатар чи одоогоор яг юу байгаа? Энэ патчны чинь топ. Тэрэн дээр Tiny бол одоо байж л байгаа. Баатар нь угаасаа нэрвлүүлээд баг стил патчнд байгаа. Тэгээ хоёрт нь гэвэл Deka сая нэлээд бавсан. Угээд бавсан цааш нь. Энэ зөв ер нь чанга хэвээрэл байгаа юм шиг. Тэгээ гуравт нь Ember юм болов? Corrosion авдаг болохоор эсвэл Corrosion гарч ирээд эсвэл дэж өөр нэг баатар нь тэгээ баг пак юм да. Пак тэгээ байнгын метанд байгаа бас. За тэгвэл шинэ патч гэснийх ер нь шинэ патч нэр нь чамд хэрэг нь ер нь шинэ патч хүн болгонд дуртай л ах шиг л. Ер нь шинэ патч гарах болгонд л дуртай байдаг шүү дээ. Шинэ юм үзмээр санагдаад. Яг энэ чинь бас бүр амар шинжлэхтэй байгаа болохоор амар жоохон хүмүүс ойлгох жоохон хэцүү л ах л та. Тий одоо ер нь чамд бол яг энэ патч ирэн одоо Лилийн төгсөө энэ төр чи ингээ гоё байлдуулах гад гоё хурдан фейстэй болгоцсон болохоор тэр 8 гоё байгаа энэ төр гэдэг. Чамд тийм содон өөр тийм хэлэх юм байна энэ патчны талаар. Яг тэр нь гоё байгаа гэсэн. Одоо тэр нөгөө спортод bottle refill-гээ байсан гоё юм. Тэгээд water rune хаасайгу гаргаж өгнө. Тэгээд тэр нь гоё. Рүүнэгөө арилах гоё. Тий. Шалтгаан тоочих. Гэхдээ спортоор шаавал хавуулаад water rune гаргаж болно л та. За тэгвэл чи ер нь ингээл Монголын MMR-ийн нэгт ингээл маш олон жил явсан шүү дээ. Ер нь MMR ингээ байнга өндөрт хадгалж чаддсан шүү дээ. Тэрний чинь нууцсан ч юм уу одоо ингээ хүмүүс зөвлөө өгөхөд юу гэж хэлэх вэ? Одоо за яг ингээ баясук лил милиг харахаар ингээл нэг баатраар амар спамддаг шүү дээ. За чийч баг тийм төрлийн юм шүү дээ ер нь. Тэгтээ бас хит спамдахгүй ингээ солиол тоглоод эсвэл болцсон. Тэнгүүт баатраар спамдах дээр юм уу ингээ чам шиг хүн болго яг баатраар спамдвал ингээ ранка нэмдэг гэж. Чи болохоор ингээ спамдахгүйгээр нэмэд идэв шүү дээ. Тэгвэл ер нь ингээ олон жил чи тогтвортой ингээ нэгт байсан шүү дээ. Тэрний яг нууц байхгүй шүү дээ. Тэгээд одоо баримтлагдаг зарчим чи юу байсан бэ? Зүгээр л зарчим байхгүй. Зүгээр өөрөө жоохоо тоглоомдоо сайн.
Тэгээд нөгөө яадаг тэгээд тоглолтог баатарууд нь одоо чанга байсан гэх юм уу. Би одоо Мгм. нөгөө Европт нэг топ 10 орж ихэд бол угаасаа Tiny Ember 2 бол угаасаа Мгм. бараг бачинд бол угаасаа л аим алдаатай байсан. Тэгээд Мгм. тэрүүгээрээ бүгд тэр хоёр хоёроо грандлсараад топ 10 орж ирсэн болохоор Мгм. бараг хүмүүс намайг 3 баатартай гэж дууддаг гэсэн нэг хэсэг. Мгм. Энэ Tiny Ember, Templar гэдэг Мгм. энэ төр Европ тоглодог хүмүүс. Тэгээд сүүлдээ тэгж дуудуулах нь их гой санагдах байлаа. Тэгээд ер нь сүүлд ер нь байнга шинэ баатар тоглож туршиж үзэхийг ер нь хичээж байгаа. Мгм. Өмнөх шиг бол биш байгаа. Гэтэ нөгөө MR-аа тэгж өндөртэй байлгах чаана сайн тэрийг бас сайн мэдэхгүй л нэг. Одоо л угаасаа нэгтлээ болохоор. Мгм. Гэтэ ер нь анх ингээд яг чи ингээ MMA дээр нэг хэсэг ингээ гатчихсан уу ах 4,000 дээр ч юм уу 3,000 5,000 дээр ч юм уу. Тэг ингээ би хүмүүс чи ингээл тоглож бол үнэхээр нэг ранк дээр нэг гатчихдээ шүү дээ одоо ер нь бүх ихэнх одоо ч. Яг үнэхээр ингээ нэмсэн хүмүүс нь ингээ мэрэгжлийн болчихж байгаа шүү дээ. Яг анх ингээд ранкийг нэмж сурсан үеийн юу вэ? Яг ямар юмыг ойлгож иж ингэж ранк нэрсэн. Тухайд Ерөөсөө мэдэхгүй. тухайд зүгээр баг өдөр болгон шахвал тоглодог гэсэн юм чи. Тэгээд нэмэгдээл байсан. Тэр Мгм. чинь бас тэгээ жоохон байсан. Мгм. Тэгээд мэдгүй өдөр болгон тоглож исэн болохоор л тэгээд болцоонд байсан. Тэгээд тэрнтэй л холбоотой байсан. Тэгээ тухайн үед одоо гэрийнхэн чи яаж хүлээж чаддаг вэ? Анх ингээ зүгээр л тоглоод идэх байх чи. Манай аав ээж хоёр Аа. манай аав ээж хоёр өөрсдөө нөгөө ажилтай. Жоохон оройч ирдэг. Тэгээд Тэгээ мэдэхгүй юу? Болж байгаа чинь. мэднэ. Гэхдээ оройч ирдэг болохоор угаасаа нөгөө аргагүй тэгээд нөгөө гэрт угаасаа компьютер байгаа юм чи угаасаа тоглох нь тэгээд тоглох нь тэгээ арга болох л та. Хүүхдээ юм чи. За. Тэгвэл одоогор ингээд одоо амьдралаа ингээд ер нь яаж зохицуулж байна? Одоо ингээд тэгээ дотооч чи ер нь ингээд байнгын ранк тоглолт нь шүү дээ. Ингээл байнгын л ранк тоглоод идэв ш. Одоо ингээд бүх дотооч. Тэгвэл бусад төрлийг одоо чи манай PUBG гэдэг ингээд харж байгаа сте ингээд зүгээр ингээд амьдралынхаа юм ингээд хөөцөлтөй явж байгаа сте. CS мэсийн харангуут ингээд гарч орох нь гараал, найзуудтайгаа уулзах нь уулзаал, найз зөвхөдүүдтэйгээ гарч орох нь гараал бас ингээд амьдралаа зохицуулаад яваад нь шүү дээ. Дотооч тэр ер нь харьцангуй тийм юм ерөөсөй байдгүй шүү дээ. Ингээд болж игэл ранк тэгэл. Одоо чиний амьдрал сүүлийн үед яаж өнгөрч Би одоо сүүлдөө тэгэл найзтайгаа ер нь цагийг бас гарч өнгөрөөж байгаа ш. өнгөрөөж байна? Тэгээд ер нь өөр тоглоом жоохон тоглох дуртай гэх юм. Дотоодоос жоохон уйдж байгаа сүүлийн үед. Арай Нөгөө стил байнга үүдэж байгаа юм чинь чи одоо өдрийн харах хэл. тэгээд ер нь CS ер нь ер нь тоглох дуртай болцсон сүүлийн үед. Мгм. Тэгээ ер нь байнгын найзтайгаа тоглож байгаа баг заавал олдох тутамдаа л юм уу даа. Тэгэл Дотагоос бусад үед нь тоглоол яж байгаа ба тий. Ер нь тоглоом Ер нь гарч орж ийн үү? тий гарч орж байна шүү Гарч орж байгаа юм. дээ. Тэгээд ер нь анх одоо Нави руу явхад ч аав ич ер нь яаж хүлээж? Навиг ер нь бол том ор гэдэг нь мэдсэн мэт тий тэр тухайн үед. Тий мэдж байгаа. Тэр ер нь тухайн үед яг яаж хүлээж авсан бэ? Тухайн үед эхлээд нөгөө одоо том дүү Аа. жоохон манай аав ээж хоёр ингээд жоохон ятгах өгөөд энэ ер нь том оргоо гэд ер нь тоглоод явбал ер нь давгүй гэд ер нь хэлж өгчээсэн. Аа. Тэгээд тэгээ манай аав ээж хоёр ягаад ч юм тэгээд яг дүүгийн яг хэлсэн тэгээ итгэдэг болохоор тэгэл тоглоулаад явсан. Аа. Одоо бол тэгэл угаасаа бүрэн л дэмжиж байгаа шүү дээ тий. Тэгээ одоо Угаасаа л тэгэл дэмждэг байсан дөө. За тэгвэл за Дота ингээд за жилийн дараа 2 жилийн дараа тоглогчгүй болоо за ингээ e-спортоос арчигчлаа гэж бодъё л та. Тэгвэл юу их вэ? Сурах Сурна. уу тий. Тэгээ сургууль сурна. Яг ямар чиглэлээр сурахыг нь бол би яг одоохондоо бол мэдэхгүй байна. Гэхдээ компьютероос жоохон холуур сурд юм уу л гэж бодож байгаа. Тийм. Яг ерөөсөө тийм боцсон үссэн байхгүй юу? Тийм байхгүй. Одоохондоо л. Аа. За тэгвэл ер нь тийм тоглогч коуч юм эсвэл e-спортын арын албанд нэгэл байна гэл нөгөө хүмүүс ч одоо бүгд тэгэл байгаа шүү дээ. Одоо мөнхөө лил одоо Яг бүгд хийж байгаа юм. ер нь тэд нар чинь нэг тиймэрхүү юм яриад байгаа шүү. Тэгвэл чамд ер нь тийм бодол байдгүй. Ер нь байхгүй бах те. Надаа барыг тийм байхгүй те. Би бол шууд тэгэл тоглогчоосоо шууд тэгэл юу зодод байна. За тэгээ одоо нэг ийм асуудал энэ заяа. Монголын e-спорттой ингээ амжилттай явж байгаа ч юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар
жоохон ч гэсэн амжилт гаргасан хүмүүсийг ингээ харахаар ихэнх нь шатар тоглодог байж байгаад орж ирсэн хүмүүс байгаа байхгүй одоо энэ Блиц, Техно тэгэл чи одоо ингээл ер нь Дотагийн ч гэсэн зарим хүмүүс ингээ шатарчин байсан хүмүүс байгаа шүү дээ. Одоо Мгм. жишээл одоо стрим хийж Бат шиг байна. Мгм. Шатарчин гэл. Дөнгөд чи шатрыг хизээнээс тоглож гисэн хэр удаан тоглосон Шатар ер нь багаас л тоглолт гэсэн шүү дээ. Энэ юм? баг юу 11 10 үгүй бүр багаас юм. Нэг анх 7 6 7 тоос юу. Маа аав зааж өгч гисэн. Олон жил тоглосон юм Тэгээд шүү дээ. нэг их олон жил шээ. Тэр чинь нэг за олондоо орох ч юм яг үндэ 4 5 6 жил гэхээр тэгээд тоглоод Мгм. яг үу тэгээд нэх яг бол амжилт бол нэх гаргаагүй. Гэхдээ ер нь цаашаа явна гэсэн бодол бол байсан. Тэгээд Мгм. яг ч юм дундуур нь тэгээд өөр спорт Мгм. сонирхоод хөлбөмбөгт ороод тэгээд дараа нь тэгээд нөгөө дотонд ороод гэх юм. Нэг Тэгвэл тиймэрхүү одоо энэ болсон. шатар тоглож байгаа хүмүүсийг яг шатрын нөлөө нь яаж орж ирээд энэ e-спортод илүү амжилт үзүүлээд байна гэж бодож байна. Шатар тоглодог байсан хүний өнцгөөс ярил. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Би бол шатартай бол холбоотой гэж хэлэхгүй байна. Ямар ч Аа. сан. Гэхдээ нөгөө угсаал тоглодог байсан тоглоомоо тэгээд тухайн үедээ тэгэл сайн тоглодог. Тэгээд жоохон бүтээмжтэй байх талаасаа ер нь болгодог л байсан. Мэдэхгүй байна. Ямар ч сан. За Навигийнх одоо ингээд оорог дотроо уулзалт энэ төр хийд юм. Одоо жишээлбэл чи бусад багийнхантайгаа таарж ирсэн үү, уулзж ирсэн үү, ямар нэгэн тим юм болж ирсэн үү? Тийм баг болж байгаа үү те. Ер нь ийм Хамгийн тим юм ойрхондоо болдог гэвэл байсан. тэгэл Нави Жуниорын хинтэл таарч нөгөө стандинер аваад Пимиг Аа, нөгөө PMA. хятадын тэмцээнд Аха. стандинер авчихснаас санаж хамгийн ойрхон таарсан үг гэвэл Тэгээ ер нь тим юм ажиглагдаг үедээ өмнө ч гэсэн ингээд багууд наорондоо уулзч молдож янз бүр юм хийжсэн юм. байхгүй. Би Байхгүй. өөрөө нэг Мгм. тэгж их явах гадагш явахгүй юм чи Мгм. харахгүй хөө. Одоо ер нь хожигдол ч юм уу тоглолтноос ер нь тийлт авч гин үү? Тийрч байгаа үе байна уу? Ер нь жоохон тэрнэ. Тэр Өмнөхөөсөө хүйл илүү бол тийрч тэр нь гин үү, арай багассан уу? өмнөхөөсөө бол арай багассан. Мгм. Өмнө нь бол ер нь байнгын тэрч гэдэг Мгм. байсан талтай. Ягаад ч юм. Одоо л арай гайгүй. Хаяадаа л яг нэг лэндэ нэг соло кил мэйл хийлгүүлчихвэл нэг Мгм. жоохон жоохон тэрч гэдэг талтай гэх юм. Тэгээд тийлтийг ер нь яаж давж гин? Ер нь ямар нэг юм хийдгүү зүгээр л тэгэл байгаар нь өнгөрөөчдөг. Тэгэл тухайн өдөр нэг өдрийн дараа гайг болчихсон. Эсвэл тухайн үедээ яг нэг дундуур нэг юм эзний дараас гайг болчихсон шүү дээ. Нэг өөр юм садараад гэх юм. Мгм. Тэгвэл за Юрагитэй тоглосон. Өөр чи ямар каритэй тоглолоо сүүл? Бүүм кари лөө? Эсвэл шат шүү дээ. Шад тийм. Ингээл Юраги шад өөр тэгэл хоёр л хүнтэй тоглосон мөлий. Тэгээ Юраги чи ингээл өмнө нь ингээл монголчуудын мэдхээр ингээл том том тайзан дээр зөндөө гарцсан тоглогч шүү дээ. Мейжор авраг авцсан. Нөгөө чи өмнө ингээ байнга лилтэй тоглолдог байсан шүү дээ. Тэгээ лилтэй чи ер нь чиний тоглолт ер нь нэлээд таардаг байсан шүү дээ. тийм. Тэнгүүт одоо хүмүүсийн мэдхээр тийм амир юу гэмтэй хүмүүсийнхаар хардгаар бол нэлээд өндөр түвшний карьер байгаа шүү дээ Юраги. Тэгээ лил хоёрын лилтэй тоглох Юрагитэй тоглохын одоо ялгаа нь юу вэ? Одоо та тоглолтын зохицол нь байна уу эсвэл хөв хүмүүсийнх нь чадварт ч юм уу, айс цаанд нь ч юм уу тийм чамд тийм мэдэгдэж байгаа юмуд байна уу? Сул тал, сайн тал. Айс заны хувьд угаасаа л хоёлаа гайгүй. Мгм. Тэгээд энэ тоглолтын хувьд бол угаасаа хоёлоо лил нөгөө лилтэй байх үеийнх чи шал өөр штэ. Угаасаа лил чинь яг нөгөө ийм одоо semi carry гэх Тийм тийм. талтай байдаг гэсэн ер нь. Аа. Тийм. Тэгээд бидэд нөгөө драфт нэрээ болгочоод дэгс болохоор одоо ер нь Юрагийн холбоор угаасаа яалч юу яг hard carry. Мгм. Тэгээд гэхдээ hard carry байхдаа ч гэсэн нэг жоохон агрессив тоглох дуртай. Мгм. Тэгээд лилч бас адилхан агрессив. Тэгээд ер нь ялгаа нь гэвэл тэгэл угаас нэг нь хаяа semi carry тоглочдөг. Тийм нөгөөт нь хард. Нөгөөт нь зүгээр л байнга hard carry юм. Тэнгүүд одоо аль нь чамд ялгаад дээр байна л гэж асуух гээд байна л та. Чиний тоглолтод аль нь Миний бодлоор бол одоо л яг лил тарах байх л гэж бодож байна. Яг нөгөө Мгм. содон баатруудаа дараад Мгм. тоглол ер нь За. би өөрөө бас нөгөө
өөрөө бас нэг Өвөрмөц Баатруудаас нэг хаяад тоглолцмоор байгаа болохоор. Тэгээ ер нь таарах байх гэж бодож байгаа яг. Одоо сайн мэдэхгүй. Өмнө нь бол тэгээд бит хоёр болгочоод л байдаг гэсэн. За. За өмнөх хэд тэгээ одоо чи ер нь холбоотой хүмүүс хин хинтэй холбоотой байна. Монгол байгаад. За хамгийн ойрхон нэг хаяада лилтэл хамгийн ойрхон харьцаад байна. Тэгээ бусдаа хамгийн сүүлд баясукта тэгэл нэг харьцаагүй. Тэгээ өмнөх хэдтэй гэснээс одоо ингээд лилгааны бүүт төр ч юм уу өмнө ингээд байжсэн хэдүүлээгүй үеийн тийм гоё одоо ингээд бодогддог дурсамж байна уу? Ялангуяа лилгааны бүүт тэр нөгөө юу санагц миний бодлоор тэр оройны яг 4 шөнийн яг 4 цаг 5 цаг уу хавцаа зав бид орой болгон хоол захиалж иддэг 24/7-гийн. Тэр хоол нь яаж ч жоохон бүтэхгүй болох юм уу? Ер нь их гоё хоол ш зав. Гэтэ өдөр болгон захиалж иддэгсэн. Яагаад ч юм мэдгүй өлсөд исэн байдаг гэж болохоор мэдгүй нэг дахиа махаа юу ч хийдэг байлаа. Пицца ихнийх гоё биш байсан. Тэгээд тэгснээс тэгээд хоол мал за өөр тийм дурсамж байна уу? За хоол захиалж. Өөр миний хувьд гэвэл одоо нэг яг сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед одоо яг гоё нь гэвэл тэгээ бүгд аруулаа маазарч исэн гоё байсан болов нөгөө хоёр дахь багтаа нийлээ бөөнөр хавтайсан тий. Орой морой балкон дээр юм яриа суудаг гоо. Тэгээ ер нь тэр нь гоё. Нэг юм болоо. Тэгээ тэр нь гоё. Тэр ч гоё л байсан та. За тэгснээс одоо жишээлбэл дарханд ингээл чи тоглож байхдаа 910 тэртэй хамт тоглож исэн гэл сонсож байгаа байхгүй. Тэр яг яаж исэн? Тэр чи нөгөө 910 чинь дархных штэ. Тэгээд би нөгөө дархны идтэй угаасаа нэг анх бүр яг гарч ирэх байхдаа л нөгөө баг болох хүмүүс ингээд хайж байгаа тэгээд нэг тоглолдог байсан. Тэгээд тэр дунд яг 910 тэгээд нэг Азаа тэгээд хин ч байлаа. Lucky Strike. Тэгээд нөгөөт нь Skadi. Тийм. Тэр үедээ нэг байсан юм аа. Яг нөгөө тэр үед чинь тэгээд нэг TI qualifier шалгарах гэж үзчихлээ яаж ч нэг тим болж исэн юм аа. Нэг тэгээд шууд болж исэн санаж. Тэгээд 910 Dota тоглолдог байсан. Тэгээд өөрөө carry дээр тоглолдог байсан. Би угаасаа мэдэмж. Тэгээд Dota тоглолдог байсан. Тэгээд гүүрөө орсон жоохон сонир санагдаж байгаа гэдэг. Гэхдээ одоо тэгээд зүйл явцсан шүү дээ тийм бас. Тийм үнэ. Тий. За. Тэгвэл за 910 гэхээс одоо ер нь Монголын e-спортын тамирч дотроос ч юм уу чамд гоё тийм хүндэлдэг хүмүүс нэрлэвэл одоо юу вэ? Төрлөөс ч юм уу. E-спорт ер нь Монголын e-спорт community дотроос хүндэлдэг хүн байна. Хүндэлдэг хүн. Одоо яг ч тийм хүндэлсэн алгаа нэр гэсэн. Яагаад байхгүй гэж үү? Тэгэл одоо монголчуудын тавл юм уу? Хүндэлж байгаа. Тэгээд монголчууд бүгдээрээ үзээд ер нь жоохон гоё яваад болохоор тийм үү. За тэгвэл Dota тоглоод одоо ингээд тийм амьдралд тийм сургамж авч исэн ч юм уу амьдралд тийм хэрэгжүүлсэн чинь юм байгаа. Одоо жишээлбэл би ингээл Dota тоглоод хожигдчихвол юм уу ингээл өөрөөсөө олж хожигдсон үеийнхаа ингээл байнгын реплей ингээл үзэл өөртөө ингээл дүгнэлт хийгээл идэв гэсэхгүй. Яг тэрнээсээ ингээл сүүлд нь бодоод үзэхэр би ингээд одоо амьдрал дээр ч гэсэн ингээл янз бүрийн алдаа гаргахчууд ингээл шүүн унтахтаа ингээл тэрийгэ дандаа ингээл бодоод л идэх байхгүй. Яагаад ингэж би яагаад ингэж ингээл яагаад ингэж гэл өөрийнхөө үйлдэл амар хяндаг болцсон байхгүй юу? Ер нь зүгээр чамд тийм юм жишээ байгаа юу? Dota тоглоод авч ирсэн ч юм. Тэгэхгүй одоо зарим хүмүүс Dota тоглоо хэл сурсан ч юм уу эсвэл нээлттэй болсон ч юм уу. Одоо юу гэдэг. Гэхдээ Dota тоглоод тэгээд ер нь хүрэл одоо томорсон гэх юм. Миний хувьд л тийм л юм. Арай нэг хүмүүстэй харьцаж эхэлсэн гэж үү? Тийм. За сая бүүт дээр ингээл хоол захиалдаг гэсэн. Одоо ер нь эрүүл мэнд ч юм бол асуудалгүй шүү дээ, тий. Одоо гайгүй юу? Сайн одоо гай. Угаасаа ер нь бол хоолт бол амар хэрэгтэй юм л ш. Би олноо тасч болж одоо бүр үндэ зовж шүү дээ. За. Тэгвэл одоо ярилцлага тэгээд энэ хүрээд дуусгая. За ямар ч урилга хүлээж авч ирж Орсонд баярлалаа л та хоёрт бол ялангуяа. Тэгээ одоо удахгүй болох тэмцээнд нь угаасаа
ойрын тэмцээр Riyadh Masters TI-д мэдээж амжилт хүсье. Тэгээд За за. угаасаа ер нь бол TI-ийн тайзан дээр энэ жил ялангуяа энэ жил бол Монгол тоглогчийг бол харахад нэлээ ойрхон байгаа юм байна гэж хэлж болохоор л юм байна ер нь бол. Тэгээд энэ жилдээ биш юм ахад дараа жил ч юм уу ер нь бол ойрын хугацаанд TI-д ороорой л гэж хүсье да. Тэгээ ямар ч сан дараа нь монголчуудаараа ч юм уу нийлээд тоглох үе ирэх байх гэж бодож байна. Тэгээд тэр үеийг хамтдаа хүлээцгээе гэж бодож байна да.